Эй, за юу яцхан манайха. За ингээд би яг одоо манай channel-ийн маань хамгийн анхны спонсор болох Mona English Bookstore дээр хүрэлцэж ирсэн байна. За манай Mona гэдэг English номын дэлгүүр маань бол хоёр салбартай. Яг одоо миний байгаа бол хаан уулын ийм артын 3 давхарт та бүхэн мэдэх байх ингээд маш их номны цуглуулгатай. Энд чинь Mona-гийн corner бол маш гоё хэрэгтэй номнууд байгаа. Нөгөөх нь мэдээж сансрын ийм артын бас хоёр давхарт байгаа. За тэгээ Mona English Bookstore-ийн маань онцлог бол бидний мэдэх одоо popular номнуудаас ахуулаад за бестселлерүүд бас зөндөө байна. За дээрэс нь олоход маш хүндрэлтэй номнууд бас байт юм байна. Та бүхэн бас худалдагч нартаа маань зөвлөдөж жоод гоё номнууд авах боломжтой. Мэдээж англи хэлээ сайжруулахаас гадна мэдлэгийн цар хүрээгээ тэлэх маш олон боломжтой байгаа юм байна. Энэ бол English Bookstore Mona. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore. За ингээд юунтлөө номын дэлгүүртээ хамтарч байгаа байлаа. Бид нар бас ингээд 7 хоног болгон та бүхэндээ нэг ном онцлоё гэж бодож байгаа. За тэгээ Mona Bookstore маань ч гэсэндээ одоо бидэнтэй үнэхээр гоё алсын хараа нэгдэж хамтарч байгаа учраас би багш хүний хувьд ч тэр YouTuber хүний хувьд ч тэр та бүхэндээ байнга ном зөвлөж идэг. Тэгээд өнөөдөр бас одоо хамгийн анхны гоё санал болгох номноос эхлэе гэж бодож байна. За тэгээд энэ ном болвол Marcus Aurelius-ийн Meditations. За Aurelius-ийн Meditations маань маш олон ач холбогдолтой утгатай ном байгаа. За энэ хүн өөрөө манай эртний 121-ээс 180 онд амьдарч ирсэн боيو баг 2000 жилийн өмнө амьдарч ирсэн энэ хүний маань философи, энэ хүний хэлсэн зүйл өнөөдөр ч гэсэндээ дэлхийд дахна. Манай монголчуудын амьдралд ч гэсэндээ ач холбогдолтой байгаа гэдгээр үнэхээр онцлогтой. Энийг онцлмоор байгаа. За бүр зарим ном судлаачид номын хорхоотнууд бүх цаг үеийн шилдэг номнуудын нэг ч гэж ярьдаг. Тэгэхээр энэ ямар учиртай ном гэдгийг би зүгээр товчхон тайлбарлаад өгчий. Marcus Aurelius гэдэг хүн маань өөрөө бол мэдээж Ромын маш мундаг гэр бүлд төрсөн. Дээрэс нь одоо тухайн үеийн бол эзэнт хаан Pius гэдэг хүн бол өргөж аваад за тэгээд энэ хүнийг бол ер нь бол Ромын эзэнт гүрний удирдагчаар ер нь бол бэлдсэн байгаа маа. За тэгээд ер нь бүх цаг үедээ бол бүр Ромын Empire чинь бараг 1000 жил ноёрсон гэж бодоход топ 5 хамгийн шилдэг 5 одоо удирдагчдын нэг гэж ярьдаг. Marcus Aurelius бүх юм байсан. Тэр хүнд нэр хүнд нь байсан, мөнгө төгрөг, асар их эрх мэдэл тэгсэн мөртлөө бүх юм нь байгаа нөхцөлд энэ хүн өдөр тутамдаа философийн зөв амьдрах, дотоод амар амгалан энэ болгоныг судалж бичсэн. Энэ одоо философийн тэмдэглэлүүд. Философийн тэмдэглэл гэхээр бид нэр айгүй сүртэйгээр ойлгоод идэг. Гэтэл тийм биш. Хэрвээ та бодлоо зэгцлэх гэж байгаа бол энэ хурдцтай амьдралд одоо жоохон ч гэсэндээ пауз аваад жоохон ингэж удаашралтай хандаж альва зүйлд ингэж төвлөрөх хэрэгтэй байгаа бол за магадгүй улс орон удирдах амбицтай байгаа бол компани удирдах амбицтай байгаа бол зүгээр философи сонирхдаг хүн бол энэ хэн болгонд хин хүнд хэрэгтэй учраас гэж байгаа. Номыг товчхон ярьчээ. Энэ ном маань бол ерөнхийдөө 5 хэсэгт хуваагдаж байгаа. Хамгийн эхлээд бол gratitude буюу талархлыг ярьж байгаа. Иргэн тойрондоо байгаа бүх зүйл талархаж байгаа. Энэ хүн Verus гэдэг одоо агуу хүн бол энэ үнийг өсгсөн. За дээрээс Roman Empire-ыг бол бүр хамтдаа удирдах гэсэн. Мань хүн бол 19 жил удирдсан байлаа. Сүүл ганцаараа удирдахаас өмнө тэр хүндээ талархаж байгаа. Ихтэй талархаж байгаа. Ээж маань ямар гоё жудагтай, ёс зүйтэй юм байсан талаар альва зүйл зөв шийдвэр гаргахын тулд инэрэнгүү байхын тулд яах ёстой. Бүх талархлыг эхэндээ оруулна. За тэгээ хоёр дахь хэсгээс бол нилээ философи руу гүн орж ирж байгаа. Философи гэхээр ахаал сүртэйгээр ойлгох хэрэггүй цэвэр дотоод амар амгалан руугаа орж байгаа. Энэ хоёр дахь хэсгийн хамгийн алдартай үг байгаа. You have power over your emotions гэж. Та сэтгэл хөдлөлөө удирдахад танд бүх эрх мэдэл чинь байгаа. Гол зүйл нь юу хэлэх гээд вэ гэхээр өөрийнхөө удирдах чадах зүйл дээр төвлөрчих юм бол маш хүнд байдлаас бол гарч болдгоо. Ямар ч хүнд нөхцөлд байж болно. Өөрийнхөө гадаад хүчин зүйлээс биш дотоод хүчин зүйлээс бидний бухимддаг юм байна. Бидний сөрөг эмоц эндээс гарч ирдэг юм байна. Тийм учраас альва шийдвэрийг гаргахад, альва хүнд нөхцөлтөд тулахад яаж өөрийнхөө эмоц дээр контролтой, удирдлагатай, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүрэн дүүрэн маневрлж чиглүүлж чадахгүй гэдэг талаар энэ хүн 2000 жилийн өмнө ярьж байгаа шүү. 2000 жилийн турш энэ бүх зүйл одоо энэ номон дээр ч гэсэн байгаа. Та emperor буюу
агуу эзэнт гүрний удирдагч байж болно, та тариаланч байж болно, хинч байж болно. Энэ зүгээр цэвэр хүний энэ толгой дотор байгаа, сэтгэл дотор байгаа мэдрэмжийг хэрхэн удирдах уу гэдэг тэмдэглэлүүдийн дараа л энэ нэг айхтар сүртэй үг хэллэг бас байгаа гэж ойлгох бол хэрэггүй гэж бодож байна. За тэгээд гурав дахь хэсэг бол ахаал бидний амьдралтай холбоотой. Энэ бол англи хэлэнд resilience буюу мэтршгүй чанарыг ярьж байгаа. Мэтршгүй чанар гэдэг маань Ариэлс өөрөө хэлж байгаа. Би өглөө босоход надад тун хэцүү байдаг. Хэцүү байдаг. Гэхдээ энэ бол нэгдүгээрт эр хүний хувьд, хоёрдугаарт хувь хүний хувьд. За дээрэс нь энэ хорвоо ертөнцийн дээр ирсэн үүрэг юм аа. Би энэ үүргээ биелүүлэхийн тулд заавал өглөө босох ёстой. Энэ надад одоо ямар үүрэг нөөгдсөн? Одоо нөгөө ногоо тарих байдаг юм уу? Гудал хийх байдаг юм уу? Хивс хадах байдаг юм уу? Улс орон удирдах байдаг юм уу? Дэлхийд дахныг захирах байдаг юм уу? Энэ үүргээ биелүүлэх л ёстой. Хамгийн гол нь амьдралын амин чанар үүрэг биелүүлэх гэдэг маш том зүйл дээр оршиж байгаа гэдэг талаар ярина. За тэгээд дөрөвт хэсэг дээр бол interconnectedness буюу бүх зүйл уялдаа холбоотой. Энэ бүр орчлон ертөнц, дэлхийдээ байгаль дэлхий. За тэгээд бусад хүмүүстэй гэд. За энэ бол айгүй тийм сонирхолтой бүх зүйл уялдаа холбоотой гэж ярьж байгаа нь өөрөө Zen Buddhism, бурхны шашин. За бидний Японы мэддэг философууд үүдэг Ikigai. Энэ бүх зүйлтэй ч гэсэндээ холбоотой юм шиг санагдаж байгаа. Энэ маань өөрөө олон жилийн турш хүн төрлөختний хайж ирэлхийлж байсан байгаль дэлхийтэйгээ хамтдаа бусад хүмүүстэй бусадтай хамт оршин тогтночиж амьдралыг бүтэн болгодог гэдэг санааг маш гоё энгийн үгээр өөрийнхөө үзэл бодлоор өөрийнхөө амьдралыг харсан туршлагаар бичнэ. Энэ хүн өөрөө энэ хүний одоо өв гэх юм уу Ариэлсийн өв бол эд дайны үед байсан. Эд дайны үед мөртлөө ямар гоё шудраг ёсыг одоо ирэлхийлдэг. Ямар инэрэнгүй байдлыг нэгдүгээр тавьдаг. Энэ байдлыг ярьж байгаа. Тэр утгаараа ч гэсэндээ яг энэ interconnectedness бусадтай хамт оршин тогтно гэдэг хүн энэ хүний өвийг 2000 жил ийм агуу төвшөнд авч явсан юм байна. За тэгээ мэдээж 5 дахь хэсэг хамгийн сүүлийн хэсэг дээр бол Aurelius амьдралынхаа төгсгөлийг ярьж байгаа. Амьдралын гол мөн чанар юу юм? Би нас ороход надад ямар өв үлдэх юм? Энэ бол virtue буюу зөв амьдрах. Энэ алдар нэр, мөнгө, төгрөг энэ болгон угаасаа хязгааргүй. Угаасаа дээрэс нь зовлон, жаргал, үхэл хүртэл төр зурих юм байна. Тэгэхээр бид нар амьдралын хамгийн гол зорилго нь альва зүйлд зөвийг бодож, зөвийг хийж, шудраг ёсыг эрхэмлэж энэ бүх сайн сайхныг эрхлүүлж ингэж амьдрах ёстой гэдэг. Энэ хүн бол нөгөө маш одоо энэ хүний оронд өөрийгөө тавиад үзэхээр маш дээрээс харж байгаа гэх юм уу да. За би тэгээд нэг номын хураангуг яриад товчлоод ингээд зүгээр нэг ном ярьж өгж байгаа юм шиг байж магадгүй. Гэхдээ энэ номыг бол одоо coffee table ном гэж тодорхойлж болно. Ухаандаа юу гэсэн үг гэхээр одоо магадгүй хүнтэй уулзалтан дээр хүлээж байгаа кофений ширээн дээр үжиж. Coffee table ном яадаг гэхээр хаанаас нь ч аваад уншсан ойлгомжтой байдаг. Магадгүй та үнэхээр гацалтанд орсон. Магадгүй бидний одоо тий байнгын депресстэй, байнгын гутралтай, зовнилтой, стресстэй энэ нийгэмд энийг аваад уншихад нэрэл одоо альва зүйл надаас шалтгааллах юм байна штэ гэдэг. Хүний сэтгэл зүй, хүний аз жаргал, зовлон энэ болгон 2000 жил өөрчлөгдөөгүй гэдгийг илэрхийлэл юм байлээ. Би тэгээ Mono English book-тэй бас дахин талархлаа илэрхийлмээр байна. Ийм гоё газартай нэгдүгээр хамтарж байгаа, хоёрдугаар ийм энэ мэтчлэн гоё номнуудыг бас судалдаалж байгаа юм байлаа шүү. Та бүхэн ч гэсэндээ би бас авч уншаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд тун удахгүй дараагийн дугаартаа гоё номнуудтай хэлүүлээ уулзуулна. Анхаарал тавьсан баярлалаа.